Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Монгол Сталин буюу төрлөөр устгах гэмт хэргийг гардан үлдэгчийг бэлтгэн тодорхойлсон нь 1929-1930 онд Монголд дэгдээсэн зүүнний нуглаа завхарлууд коминтернчууд хэмээх дайралтын бүлэглэл Бамбай халхавчийн үнэн төрхийг таниулсан цаашид тэдэнд найдахад хэцүү. Шинэ халхавч хэрэгтэй болжээ. 1932 оны иргэний дайн тийм хурдтай өргөн цар хэмжээтэй дэгдсэн явдал бол монголчууд номхон тимээ шиг ноолоод байж болохгүй хүмүүс юм. Борохоо шийдэн бариад босож байгаа тэд хэрв зэвсэгтэй байсан бол яахав хэмээн хэрт хийсэн байх нь. Тиймээс юуны өмнө Монголын дуулуурт муутай удирдагчдын зүрхийг өхүүлэх энэ үйл хэргийн явц дундаас найдвартай халахж буюу энэ удаад Монгол Сталиныг төрүүлэн тордох ёстой болсон байна. Чухамхүү энэ зорилгоор л хүмбийн хэрэгтнүүдээс 126 хүнийг ялган авч явсан байдаг. Тэдний дотор мал тариалангийн яамны сайд Чой болсон. Яагаад орчихсон нь гайхмаар. Гэвч орж очих л ёстой байж. Монголын үндэсний олон нийтийн телевизээр 2016 оны 3 дугаар сарын 13-ны орой цацагдсан тусгаар тогтнолын төлөө симэх нэрт сурдлаач эрдэмтдийн оролцоотой баримтат нэвтрүүлгээс иш татъя. Хэрэгтэн дүрээр очсон Чой болсон хэдхэн хоноод хамт ачигдаж очсон үндэс нэгтнүүдээ харийн газар харгас хэрцээгээр байцаан хүлээлгэж болсныг дотоодыг хамгаалахын Гивапил хүртэл гайхан учир шалтгааныг нь тайлах оролдлогууд хийж байжээ. Энэ хүрээнд эрдэмтдийн зүгээс тайлбарлах нь 1926 онд Москвад очсон Монгол төлөөлөгчдийг Ворошилов батлан хамгаалахын сайд нь хүлээн авсан. Хүн нэг бүрээр нарийн тодорхой судалгаануудыг гаргуулсан ажээ. Гадаад хэргийн сайд Чичээрэн Чой болсон хүч султай, туйлбартай улс төрийн идэвхтэй төлөвшөж чадаагүй албан тушаалд болон өөрийгөө хүндлүүлэх дуртай удирдлагын өмнө бүхэлддэг. Зүйлт холбоот улсад хэрхэн ханддаг нь тодорхойгүй гэсэн бол Коминтерний Амгаев уймтай арх уудаг, бусдын нөлөөнд амархан автдаг. Удирдлагад ямар ч нөлөөгүй. Монгол цэргийн жанжин штабын дарга Шеко сайнаасаа илүү муун дэнтсэн. Харин шижээ засрах найдваргүй итгээд гихчлэн тодорхойлсноос Ворошилов түүнийг сонгон авч Москвад авчирч эмчлэх санал тавьж байжээ. Москвад эмчлэх дамжаад төгссөн түүнд 1928 онд Монголын удирдагчдын зам байдлын талаар Ворошиловд мэдээлж байх үүрэг хүлээлгэжээ. 5 жилийн дараа тийхүү тэн хачирхалтайгаар очжээ. Очмогц төрөл арилжсан нь тэрхүү үүргээ муугүй биелүүлсний нотолгоо аж. Энэ удаад тэрээр дараагийн он жилүүдэд Монголд үйлдэх их хядлагыг толгойлох Монгол Сталин болж чадах эсгээ эздийнхээ нүдэн дээр буюу хяналт дор. Тэгэхдээ амьд монголчууд дээр туршин үйлдэж хамгаалах ёстой болжээ. Москвад 5 сар суралцаад 9-р сард Монголд ирээд байхдаа түүний эргэж илтгэсэн нэгэн загтлаас олон зүйлийг харж болохоор байгаа юм. Бүх холбоотнуудын коммунистийн большевикуудын намын төв хорооны улс төрийн товчооны дэргэдэх Монголын коммунистийн дарга Ворошиловд намайг Москвад байх хугацаанд та туйлаас нөхөрсөг хандаж үнэлж баршгүй гүн итгэл хүлээлгсныг миний бие бидний нийтлэг үйл хөргийн төлөө чин үнэнч тэмцлэр хариулж энийгээ би үлдэж байгаа амьдралынхаа чин зорилго болгоно гэж тангараг тавьжээ. 1934 оны хавар магадгүй дуудагдаад явсан. Дахиад л удаан хугацаагаар хагас жил илүү сураг чимээгүй. Тодорхойгүй байдалд байгаад 1934 оны 9-р сарын 15-нд Сталин гиндэн нарын уулзалтын явцад гинэт гарч иржээ.
Улмаар Сталинаас гиндэнд чой балсан сайд нарын зөвлөлийн 1-р орлогчоор ажилуулахыг санал болгосон буюу тушаах мужид гинэт орж ирсэн нь уг томилолтыг баталгаажуулсан хэрэг болжээ. Москвагаас Монголд ирээд 4 сар болж байхад нь чой балсанд Зөвлөлт холбоот улсаас 20 ширхэг суудлын автомашин бэлэглэн ирүүлжээ. Монголын төр болон гиндэнд үүн шиг доромжлол, чой балсанд энэ шиг өргөмжлөл гэж байж болох уу? 1926 оны 7 дугаар сард ардын хувьсгалын 15 жилийн ойгоор чой балсангийн нэр дээр 4 винтов 30 мянган сумтайгаар ирүүлсэн нь бэлэгч биш, хахуулч биш, үүрэг даалгавар байжээ гэж ойлгогдно. Харин үүнээс 3 сарын дараа 1936 оны 10 дугаар сард чой балсан Ворошиловд ээлжид загтлаа илгээж Монголын удирдагчдын тухай мэдээлэлтэй. Дэмэд бол бүгдэд хүндлэгдсэн том хүн болохыг оролдож байдгаас гадна хувьсгалын соргог манаа болсон дотоод яамны аппаратыг хувийнхаа даалгавартай зэвсэг болгохыг чармайж энэ чиглэлээр ажиллаж байна. Хэмээн ичүүр сонжуургүй гүтхэн матжээ. Энэ юу болохыг доорх 2 мөчлөгөөс эргцүүлэх юм бол 1-р 30 мянган сумыг цэргийн сайдад бус дотоод яамны сайдад ирүүлсэн нь энэ сумыг гадаадын дайсан тус дотооддоо хэрэглэх зорилттой ажээ. Дашрам тэмдэглэхэд 1932 оны ардын бослогод Монголын байнгын цэрэг Сталины онгоцуудыг ашигласан явдал хүн төрлөختний эсрэг буюу цэргийн гэмт хэрэг байсныг нотлох бас нэгэн баримт энэ мөн. 2-р энэ явдлаас 1 жилийн чой балсангийн загтлаас 10 сарын дараа Ворошилов жанжин Демидийг маневрын гэдэг нь цэргийн хээрийн сургуульд урьсан явдал бол Демидийг хөнөөгөө дөгөөч гэсэн чой балсын хүсэлтийг биелүүлсэн хэрэг байв. 1937 оны 7 дугаар сард Ворошилов Демидийг урьсан. Гэтэл хилд аваагүй явахт нь чой балсан хойноос нь дуудуулж буцаасан. Энэ хооронд өмнөд хил дээр ямар нэгэн явдал болсон мэд үлгэр зохиож тэгээд Демид дахиад яваад Сибирийн тайгад түүнийг хөнөөсөн зэрэг бүгд хоорондоо ямар холбоотой байж болохыг нэг болгоогдов. Энэ бүхэнтэй холбоотойгоор Монгол Сталиныг тодруулсан нь Орос Сталин Монгол нутагт өөрийн бат найдвартай баад суурьтай болов. Их Сталины зүгээс эрэх дарамт шахалт гарч 1934, 1935 онд Монголын удирдагчдыг ойр ойрхон Москвад дуудан аваачиж хувьсгалын эсрэг улам нартайгаа тэмцэх ямар ч ажил хийгээгүй хэмээн зэмлэн даруй устгахыг тулган шаардсаар байлаа. Гэтэл лам нарыг түүний хэлснээр хомроглон хөнөх ямар ч шалтгаан Монголын удирдагчдад байсангүй. Лам нар нь хувьсгалын эсрэг байгаагүй. 1936 оны эцсээр ерхий сайд амарт Сталин хэлсэн нэг үг. Лам нараа даруй устгах. Чухам яаж устгахыг би мэдэж байна гэсэн байдаг. Амар хариуд нь Монгол 100 мянган ламтай. Тэднийг зүгээр л устгах боломжгүйг учирлан ойлгуулахыг оролцсонж тусыг ис олцлоо. Эцэст нь Сталин өөрийнхөө мэдлэгээр шийдэхэд хүрэв. Энэ нь үгэнд ордоггүй удирдагчдыг лам нарын хамсаатан, толгойлогч, хувьсгалын эсэргүү дайснууд хэмээн үзэж лам нарыг устгах нэрийн дор монголчуудыг ламхар, цэргийн энгийн, РМ, феодал хувьсгалч гэж ялгарлалгүйгээр сэтгэх чадвартай бүхнийг нь хомроглон яргалах цус хядлага доорх байдлаар үйлдэв. Дотоодыг хамгаалах газрыг зөвлөлтийн хараад чекистүүдээр эрс өргөтгөн дотоод явдлын яам болгож сайдаар нь өөрсдийн урьдчилан бэлтгэсэн чой балсан томллоо. Цэргийн яамны сайд бүх цэргийн жанжнаар мөн өнөөх чой балсан хавсарган томилсноор түүний гарт гадаад дотоодын зориулттай бүх зэвсэг хүчнийг төвлөрүүллээ. Сталин Монголд суух элчин төлөөлөгчөөж солив. Шинэ элчин буюу бүрэн эрх төлөөлөгчөөр томилогдсон Мерино
1920 оноос дотоодыг хамгаалах албанд орж зөвлөлтийн янз бүрийн газруудад ажиллаж хамгийн сүүлд Сибирийн баруун хязгаарыг хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ийхүү товон шалгарсан ясны ногоо малгайд байжээ. Гэтэл түүний зөвхөн элчин төлөөлөгчөөр төдийгүй. Зөвлөл социалист бүгд найрамдах холбооны улсын дотоодыг хамгаалах ардын комиссариатын газрын бүгд найрамдах Монгол ард улс дахь төлөөлөгчөөр давхар томилжээ. Өөрөөр хэлбэл өмнөх элчин нь хэдийгээр энэ ажилд оролцоор ирсэн ч бас ч гэж заагтаа байсан бол одоо элчин бөгөөд дотоод яамны тусгай төлөөлөгч гэсэн тушаалтай хүн дипломат халхавчин дор Монголд суух болжээ. Бүх холбоотны коммунистуудын большевик намын төв хорооны улс төрийн товчооны 1937 дугаар оны 8 сарын 14-ний дугаар 637 тоод протоколоор бүгд найрамдах Монгол ард улсад шуурхай ажиллагаа зохион байгуулахаар чекистүүдийн бүлгийг Мироновын хамт томилж явуулахыг даалгажээ. Бүх цэргийн жанжин цэргийн яамны сайдыг Сибирт ам өргөдөгтэй зэрэгцэн Монголд шуурхай ажиллагаа явуулахаар зөвлөлтийн бүрэн эрхт шинэ элчин төлөөлөгч Миронов Периновский нарын толгойлсон чекистүүдийн баг Тэнгэрээр улаан цэргийн хоёр томоохон бүлэглэл Алтан булаг ба Ирээн цаваар Монголын засгийн газарт мэдэгдэлгүй цөмрөн орж ирэв. Чекистүүдийн бүлгийн зорилго нь товчоор хэлэхэд Сталины хүссэн болгоныг үйлдэх, улс орон даяар улс орныг дайчлан баривчилгаа явуулж, өөрсдийн хүсэл зорилгод нийцээгүй бүхнийг улс төрийн хүчирхийллээр устгах явдал байжээ.